Өргөн сумын төв 102 жилийн их говийн зэрэгтний хөдөлгөөний нутаг 82 жилийн баяр наадмын хурдан шандас их насны мордын уралдааныг та бүхэндээ шууд амжуулан хүргэж байна. За өнгөний 2 мордоор шууд очиад харуулчаа. За яваарай. За өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдааны өнгөн дээр Дорногов аймгийн өргөн сумын аймгийн алдар туяач Жамбал доржийн Баатар чулууны хөө Батбаатарын хурдан ухаан алзамаар өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдааны өнгөн дээр гараад ирсэн байна. За мөн за төхөд ороо. За газрын бартаанаас бас лайв тасрах юм тохиолдлууд яалтгүй гараад байна. Өдөрч болмоосоо бас дахин хүрцэл өчөө. Үнэхээр одоо болохгүй байгаа даа шүү. За төхөд гараа. Дахиад өхье. 40 доо. За Дорногов аймгийн өргөн сумын Адиан нэмийн хурдан ярмаар өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдааны өнгөн дээр уурчлаад байгаа юм байна. Үзэгчтэй. Сүхбаатар аймгийн Төвшин сэрээ сумын Нямхагийн унган ийм морь байгаа юм байна шүү. 2025 оны өргөн сумынхаа 101 жилийн баяр наадамд өнгөрсөн жилийн наадамд харагдаж байсан. Одоо яг ингэж яг иймэрхүү байдалтай байгаа. Зүүм дээр. Үгүй яг араас юм шиг. За өнгөрсөн жилийнхаа өргөн сумынхаа баяр наадамд харагдаж Сүмбрийн оны дахлаг баяр наадамд харагдсан. За мөн энэ жилийн Цантын оны баяр наадамд харагдсан ийм хурдан хээрмэр өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдааны өнгөн дээр гараад ирсэн байгаа юм байна. Үзэгчтэй яман үзүүн дээр Дорногов аймгийн өргөн сумын аймгийн алдар туяач Жамбал доржийн Баатар чулууны хөө аймгийн алдар туяач Батбаатарын хурдан ухаан алзамаар гараад ирсэн байна. За энэ ухаан алзам Батбаатар уяачийн хувьд гэх юм бол өчигдөр одоо Эрдэнэ суманд их мөр 2 даага мордуулаад гурвангийн 2 даага хайрагдуулаад их мөрөө төрүүлсэн. Одоо өнөөдөр төрлөг нутаг дээр ирж ухаан алзам мороо бас өнгөнд уралдуулж байна. За энэхүү ухаан алзам морийг бол Дорногов аймгийн өргөн сумын унаач сав гүнж хурдлуулж байгаа. Та бүхэн бас манай пэйжээр бас ярилцлаганд үзсэн баха. Ингээд өнгөний 2 морь арийнхаа мордоос нэлээд зайтай болоод ирлээ. 200-аас 300 м-тэй салаад ирлээ шүү үзэгчтэй. За та бүхнээсээ бас дахиад нэг үйлчлэл өчье. Зам бас үнэхээр хэцүүд орсолгоотой байгаа учраас лайв бол яалтгүй тасраад байна. За одоо яг морноос яг ийм хэмжээтэй л дагаа яваа шүү. За арын морионыг сууж харуулъя. За арийнхаа мордыг сайхан харуулаа явчихнаа. Үзэгчд олондоо бас хандаж хэлэхэд энэхүү Дорногов аймгийн өргөн сум үүсгэжсэний түүхт 102 жилийн их говийн зэрэгтний хөдөлгөөний нутаг их говийн зэрэгтний 82 жилийн баяр наадмын хурдан шандас их насны мордын уралдааны хүлгийн шастрын хуудас та бүхэндээ Монгол их орон дээр шууд амжуулан хүргэж байна. За лайв яалтгүй тасраад байна шүү манайхаа. Та бүхнээс үйлчлэл өчье. За арийнхаа мордыг харуулъя. Өнгөний 2 морь арийнхаа мордоос 300-400 м-тэй салсан. За өнгөн дээрээ Дорногов аймгийн өргөн сумын аймгийн алдар туяач Баатар чулууны Батбаатарын хурдан ухаан алзам морь өнгөн дээр явж байгаа. За арийнхаа эд морийг сайхан харуулъя. За 55 номертэй хурдан хээр за дөхий манайхаа. За байж яг ингээд энэ морь наан явж шүү. 47 номертэй сайхан зэр талзан морь гараад ирсэн байгаа. Энэ бол Дорногов аймгийн өргөн сумын байж Адиан нэмийн хурдан зэр талзан морь энэ наадлаар ууршилж байна. За яг ингээд дагч. Үгүй зүгээр ингээд дагч. Зөвлөж. За мөн Дорногов аймгийн өргөн сумын байж за түрүүн тархилж урдлаад байсан хонгор морь айргийн дөрөв дээр ууршилж байгаа. За тэр хонгор морь бол Дорногов аймгийн өргөн сумын байж Улаанбаярын хурдан хонгор морь гараад ирсэн байна. 22 оны Алтан ширээ сумын овооны дахлаг наадамныг харагдсан хурдан хонгор морь өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдааны айргийн дөрөв дээр түүний ардаар 32 номертэй сайхан за энэ өнгөрсөн жилийн бас их насны өргөн сумын баяр наадамд айргцсан хурдан зэрдмөр ирсэн байна. За Поны зэрд гэж одоо Дорногов аймгийн замун хүүд сумын уяач Нямагийн хурдан зэрдмөр гараад ирсэн байна. За энэ бол одоо их жижигхэн мэтэ их одоо тэмүүлж уралддаг ийм хурдан зэрдмөр байгаа. За энэ бол одоо сумдын баяр наадам 6-аас 7 удаа айрагдаж байсан. За давхар баяр гэж хүүнж хурдуулж байгаа юм байна. За энэ өчигдөр одоо од болоод байгаа сайхан баярын анх хоёрын хурдан унган одоо ийм морь байгаа шүү үзэгчтэй. Саран дэвсгэртэй цоонжин тамхтай ийм хурдан зэрдмөр айргийн тав дээр. За арийнх нь 01 номертэй сайхан 07 номертэй сайхан хулмар хээрмөр гараад ирсэн байгаа. Энэ бол Дорногов аймгийн өргөн сумын шинэ зургийн өргөн сумын байж Уганбаатарын үеж хурдуулж байгаа шинэ зургийн хурдан хээрмөр гараад ирсэн байна. Дорногов аймгийн алдар туяач Гэрлэгийн бат сайхны хурдан за тэр
Хэр морьт очиж зэрэгцээ жоохон харуулаад тогтоо явчаа. Одоо би яриа дуусангууд арийнхаа морьтой зэрэгцээ шүү. За энэ хэр морьны хувьд амжилт нь гэх юм бол 2022 оны аймгийнхан баяр наадмын ингээ яг болно. Аймгийнхан баяр наадманд дайрагдсан 2024 оны өргөн сумынхан 100 жилийн баяр наадамд бол төрүүлж байсан. За бага наадамдууд 13-аас 14 удаа харигдаж төрүүлж байсан. Аргин их төвтэй мурдаа хэр морь өнөөдрийн хурдан шандас. За яг ингээ явж. Хурдан шандас техникийн морьдын уралдааны 6-гийн борон дээр гараад ирсэн хөвшилж байгаа юм байна зэгчтэй. Ийхүү та бүхэндээ Дорногов аймгийн өргөн сум үүсгэсний төвхтэй 102 жилийн их говийн зэрэгтний 82 жилийн баяр наадмыг та бүхэндээ шууд амжуул өргөж байна. За жоохон суугаараа дараа юм арийнх нь морийг харуулъя. За ингээд одоо морилгоо өгч таагуурч ороод ирэх. За 17 номертай сайхан зээлдмөр урагшлаад байгаа. За тэр ногоон хувцастай хүүхдтэй ногоон цэжмэтэй хурдан зээлдмөр бол Дорногов аймгийн өргөн сумын уяач Мөнхбатын үеж хурдлуулж байгаа. Инхбатрын хурдан зээлдмөр өнөөдрийн хурдан шандастай их насны морьдын уралдааны 6-гийн борон дээр гараад ирсэн байна зэгчтэй. За энэ Мөнхбатын үеж хурдлуулж байгаа Инхбатрын хурдан зээлдмөрийг уйсах гэж хүн хурдлуулж байгаа юм байна. Бага сагны наадамдууд одоо дөрөв харигдсан юм хурдан зээлдмөр өнөөдрийн хурдан шандас их насны морьдын уралдааны 7-гийн борон дээр. За 16 номертай сайхан нэг 10 улаан чэйсмэтэй ногоон зоон юмнэтэй сайхан фул мориныг урагшлаад байгаа. За энэ 10 номертай юм шиг байна. Хэр мор юм шиг байна. Дорногов аймгийн өргөн сумын алдарт байж Нямагийн хурдан хэр мор гараад ирсэн байгаа болоо да. Тийм байна. Өгтөх хоёрын уйж хурдуулж байгаа. За жоохон ийшээ шахаа араас ч мөр зүүн тал руугаа шахаарай. Дахиад жоохон сууй. Барай орох болоог байгаа. Суугаад их тогтоохгүй явчаа одоо. Жоохон цаашаа дайлж яхаа. Та энэ толиндаа сайхан мод зөрөө араа явчих шүү. За энэ дэлгэцнээ харагдаж байгаа 7 номертой Хэр мор бол Дорногов аймгийн өргөн сумын уяач Ууганбаатарын үеж хурдуулж байгаа шинэ зэргийн хурдан хэр мор гараад ирсэн байгаа. За энэ улгийн 8-ийн борон дээр урагшлаад байгаа юм байна үзэгчтэй. Энэ өнгөрсөн жилийн 22 оныхоо аймгийнхан баяр наадамд харагдаад 100 жилийнхэн баяр наадам өргөн сумынхан 100 жилд төрүүлж байсан юм хурдан хэр мор өнөөдрийн хурдан шандас их насны морьдын уралдааны 7-8-ийн борон дээр. За дахиад жоохон суугаад угаарай. За сая 4 номертой 4 биш 47 номертой 47 номертой сая жоохон даяарж жагаад зам руугаа орсон хурдан зээр талцсан мөр бол Дорногов аймгийн өргөн сум байж Адианими зээрд мөр 9-10-ийн борон дээр юм байна. За 11-2 морийг харуулчаа тэгээ урагшил яа зэгчтэй. Ийхүү өргөн сум үүсгэгчний түүх 102 жилийн баяр наадмыг та бүхэндээ үлгийн шастар хуудасмаа шууд амжуулан хүргэж байна. За ортчоо. Лайв дасаагүй байгаа ч тийм. Дасаагүй байна. Дөхөөрөө одоо наа хоёртоо дөхөд урагшилж. Мөрийг хар. Таны мөрөө л. За дахиад нэг суугаад харуулаад ерөөхөө. За энэ дэлгэцнээ харагдаж байгаа 31 номертой халтар мөр бол Дорногов аймгийн өргөн сумын уяач Батбэлгийн за Дорногов аймгийн удагтын хүлэг морин спорт хоёр талбарны нарийн бичгийн дараах Батбэлгийн хурдан халтар морын 13 борон дээр уршилж байна да. Совд Эрдэнэ гэж охин унж хурдуулсан за битүү морин байна. За өнөө жилийнхаа анхныхаа одоо зуны уралдааныг хийж байгаа юм байна. За мөн Дорногов аймгийн өргөн сумын уяач Батбаатарын үеж хурдуулж байгаа Сүхбаатарын хурдан хармаар өнөөдрийн хурдан шандас их насны морьдын уралдааны 14-5-ын борон дээр энэ хойшилж байгаа харагдаж байна үзэгчтэй. За энэ 31 номертой сайхан хармаар бол Дорногов аймгийн өргөн сумын уяач Батбэлгийн хурдан халтар мөр гараад ирсэн байна. Уяа сойлгыг сумын алдарт уяач Ариун бод үеж хурдуулж байгаа. За Совд Эрдэнэ гэж охин хүн хурдуулж байгаа. За явъя. Арийнхаа морьдыг 2 морин дээр очиод нэг тогтоол тэгэл урагшлаад байна шүү манай жолооч. Намайг ярьж дуусангуут л явъя гингүүд л яваад байгаарай. За өргөн сум үүсгэсний түүх 102 жилийн их говийн зэрэгтний хөлгийн нутаг. За их говийн зэрэгтний 82 жилийнхаа өнөө жил бас
тэмдэглэн өнгөрүүлж байна үзэгчтэй. За энэ одоо доктороо улбар шар зээж нэмнэтэй ногоон зоо нэмнэтэй энэ хурдан хээрмөр бол Дорногов аймгийн Өргөн сумын алдар туяач Немагийн хурдан хээрмөр энд араас нэвтгэн дуулаараа ирсэн. За өнөөдөр одоо ихмэр мордох үед бас жоохон халаад за яваад байгаа. Халаад бас мордын бас тамирыг шалгаж байх шиг харагдаж байна. За 47 номертай энэ ханараад байсан хурдан зээр талцмаар Дорногов аймгийн Өргөн сумын байж Адианимын хурдан зээр талцмаар өнөөдрийн хурдан шанс их насны мордын хурдааны 11-2-ын боорон дээр. За урагшлаа. За 66 номертай өнгөрч тархи гарсан цагаас хойш тархиж уралдаад байсан хонгормор жоохон одоо суумар айдаад хоошилж байгаа харагдаж байна. Үзэгчтэй энэ хонгормор бол Дорногов аймгийн Өргөн сумын Уланбаярын хурдан хонгормор. За өөрийнх нь унган мөр юм байна. Ширээтэй саран дэвсгэр тагаал тамхтай юм хонгормор байна. Үзэгчтэй. За урагшлаад яг ингээд дагаад урагшлаа явчих шүү. За энэ 7 номертай сайхан хээрмөр бол за дагаад байгаарай. За зөв. Дорногов аймгийн Өргөн сумын уяач Уганбаатарын үеж хурдуулж байгаа шинэ зургийн хурдан хээрмөрөө Дорногов аймгийн алдарт Эрдэнэ сумын аймгийн алдарт уяач Гэрлэгийн бат сайхны унган адуу байгаа энэ хээрмөр. За энэ бол энэ хээрмөрний хувьд явж. Энэ хээрмөрний хувьд гэх юм бол аймаг үүсэн байгуулагчны 90-91 жилийн баяр наадмын түрүү хайрагтаад өргөнийхөө 100 жилийн баяр наадам төрүүлжсэн ийм их түүхтэй хурдан хээрмөр өнөөдрийн хурдан шантас эцэг насны мордын уралдааны 8-9 боорон дээр нэвтгэн дуулаад очиж маа жолооч. За эрхэм мөндөд уяачтай эрхэм мөндөд үзэгчтэй Хотготын хүлэгч Морин спорт уяачтай холбоо болон Дорногов аймгийн Өргөн сумын засаг даргын тамгын алдартай хамтран хөдөлгөөн шаштрын хуудас та бүхэндээ 2 өдрийн турш Дорногов аймгийн Өргөн сумын түүхт 102 жилийн ойн баяр наадмыг дөхөө яваад байгаа. 102 жилийн ойн баяр наадмыг 2 өдрийн турш та бүхэндээ дамжуулан өргөнэ. Энэ цаг мөчид Дорногов аймагт их насны хурдан их нас одоо олон төрлийн өлгийн нутаг Өргөн сумын хурдан их насны мордын уралдааны шууд дамжуулан өргөж байна. За энэ дэлгэцний харагдаж байгаа 55 номертой сайхан хээрмөр бол за өнөөдөр бол одоо бас халуун байгаад байна уу? Бас морд их цовж уралдаж байгаа харагдаж байна. Энэ бол Дорногов аймгийн Өргөн сумын байж Адианимын хурдан хээрмөр. За яваад байгаа. За наа гуравтайгаа очоод зэрэгцчих. За яг түрүүн бол лайв тасалсны шалтгаан бол яг нөгөө товчхон дунд хэд тонгоцсноос болж лайв тасарлаа үзэгчтэй тун та бүхнээс бас үлдэл өчөө. За ер нь бол тэр товчог өнгөрөөд наашаа бол ямар ч тасалгүй явсан байна. За яваад нийлчээрэй манай жолооч. За 32 номертой сайхан зээрдмөр урьдчилаад байгаа энэ Дорногов аймгийн замын үүдсмийн уяач анх хоёрын унган Дорногов аймгийн замын үүдсмийн уяач Немагийн хурдан зээрдмөр гараад ирсэн байна. За Бадан Дорж гэдэг хүний нэр дээр мордсон байна үзэгчтэй саран дэвсгэртэй хонжин тамхтай. За өнгөнийх нь 17 номертой сайхан зээрдмөр бол Дорногов аймгийн Өргөн сумын уяач Инкватрын Мөнхбатын үеж хурдуулж байгаа Инкватрын хурдан зээрдмөр байна. Уйсах гэж одоо хүүнж хурдуулж байгаа юм байна. За урагшлая. За өнгөний 2 мөр бол одоо арийнхаа эдэн мордноос нэлээд тасалсан баг. За яваад уушилчаарай. За өнгөний 2 мөр ойрхон юм байна. За арын эдэн мөр өнгөний ухаан алзан морон дээр очоод нийсэн байгаа харагдаж байна. Дорногов аймгийн Өргөн сум үүсгэгчний 102 жилийн их говийн зэрэгтний өлгийн нутаг Өргөн сумын 102 жилийн баяр наадмын хурдан шандас их насны мордын уралдааныг та бүхэндээ шууд дамжуулан өргөж байна. За 69 номертой Дорногов аймгийн Өргөн сумын байж Батэлгэрийн хүрэн халдсан мөр гараад ирсэн байх шүү үзэгчтэй. За энэ ерөөсөө огт харагдахгүй байж гараад ирсэн байна да. Жижигхэн Монгол мөр байна да үзэгчтэй. Дорногов аймгийн Өргөн сумын уяач Батэлгэрийн сумын алдарт уяач Батэлгэрийн өөрийнх нь унган одоо чаа тамхтай урдан
хүрэн алзамаар гараад ирсэн байгаа байна үзэгчтэй. Үнэхээр бас өнөөдөр одоо халуухан өдөр Монгол морины шанцыг зааж угаа харагдаж байна да. Дорногов аймгийн Өргөн сумын уяач Жамбалдоржийн Баатар чулууны хөө аймгийн алдарт уяач Батбаатарын хурдан ухаан алзамаар өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдааныг гарсан цагаас хойш өнгөрсөн гараад уучирчээ үзэгчтэй. За өчигдрийн хувьд гэх юм бол Батбаатар уяачийн хувьд Эрдэнэ сумын 102 жилийн ойн баяр наадамд хурдан хонгор морой төрүүлгээд буурал зээр дагаа айргийн 3-т хурдлуулаа. За мөн нэг дагаа айргийн 5-т хурдлуулсан байгаа. За Батбаатар уяач бол одоо өнөөцгийн Өргөн сумын бас шин залуу уяачдын одоо төлөөлөл бол мөн байгаа. Тэгээд бас олон сайхан их насны мордын уралдааныг өвөө аавынхаа одоо үеийг залгаж сайхан ууж урдлуулж байна үзэгчтэй. За ингээд өнөөдрийн хурдан шандал их насны мордын уралдааны өнгөн дээр Дорногов аймгийн Өргөн сумын уяач Жамбалдоржийн Баатар чулууны хүү Батбаатарын хурдан ухаан алзамаар өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдаанд гараад ирсэн хөтөлж байна. За лавга гэж хүн хурдлуулж байгаа. Аман үзүүн дээр нь 69 номертой хурдан хүрэн алзамаар бол Дорногов аймгийн Өргөн сумын уяач Батгилгэрийн хурдан хүрэн алзамаар за чой суран гэж хүн хурдлуулж байгаа юм байна шүү. За хүрэн алзамаарны хувьд бол битүү мор юм байна. За уяачийн хувьд бол одоо гэрийнхэн гадаа одоо хоньныхоо хотны хажууд уйж байгаа аваад ирсэн юм шиг харагдж байна. Үнэхээр задарч байгаа харагдаж байна үзэгчтэй. Дорногов аймгийн Өргөн сумын уяач, сумын алдарт уяач Батгилгэрийн хурдан хүрэн алзамаар өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдааны өдлөөд эхэллээ үзэгчтэй. Араас нэвтгэн туулаад гараад ирж байна. Үнэхээр энэ жижигхэн Монгол морь байна үзэгчтэй. За өнөөдөр ер нь Дорногов аймгийн баяр наадмад одоо нэгэн зэрэг болж байгаа учраас Монгол морьд бас илүү түлхүү сайхан уралдаж малчин уяачид их өөрсдийнхөө одоо сумынхаа баяр наадамд түлхүү бас уралдаж байна. Ингээд аман үзүүн дээр нь Дорногов аймгийн Өргөн сумын аймгийн алдарт уяач Батбаатарын хурдан ухаан алзамаар гараад ирсэн байгаа. Нэг сууч амжихгүй. За нэг сууч. Нэг суучаа түрүүн бас загнуулсан шүү бас үзэгчтэй. За Батбаатарын ухаан алзам морины хувьд гэх юм бол их баг наадамд бол одоо 5 хайргдсан юм хурдан ухаан алзам мор байна. За өөрийнх нь унган юмар байгаа бас Дорногов аймгийн Өргөн сумын бас брэнд адууг бас үүсгэн байгуулж байгаа ийм одоо гайхалтай уяачдын нэгэ үзэгчтэй. За хүлгийн шестер хуудсыг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэндээ бас дахин талархал илэрхийлье. Сая бас лайв нэг жоохон тасрал жоохон цаашлаарай. Араас чинь даяад шүү. За тэгээд зүсч. За нааша даяад шүү. Жоохон хөдлөө явчих. За одоо ингээд зэрэгцчих. Хоош одоо суух боломж аваа. За энэ айргийн 3 дээр урагшлаад байгаа хурдан жижигхэн зээрдмар бол мөн Дорногов аймгийн замун хүүд сумын уяач анх хоёрын унган Дорногов аймгийн замун хүүд сумын Нямаагийн үеж хурдлуулж байгаа Бадамдоржийн хурдан зээрдмар өнөөдрийн хурдан шандал их насны мордын уралдааны айргийн 3 дээр гараад ирсэн байгаа. За энэ зээрдмар бол өнгөрсөн жил энэ дэвжэн дээр бас айр гидсэн байгаа гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. За энэ наадлаар хандраад байгаа хурдан зээрдмар бол Дорногов аймгийн Өргөн сумын уяач Мөнхбатын үеж хурдлуулж байгаа Инкваторын хурдан зээрдмар өөрийнх нь одоо унган мор юм байна. Баг наадамд бас л одоо 4-5 айр гидсэн юм хурдан зээрдмар гараад ирсэн байгаа. Уйсах гэж одоо хүн хурдлуулж байгаа юм байна. За ингээд өнгөний 2 морь харуулаад та бүхэндээ бас айргийн хашаанаас та бүхэндээ дамжуул өргөнэ. За их Монгол улс байгуулагдсны 820 жилийн Дорногов аймгийн Өргөн сум үүсгэгдсэний 102 жилийн их говийн зөрөгтний 82 жилийн их баяр цэнгэл наадмын хурдан шандаст их насны мордын уралдааныг та бүхэндээ хүлгийн шестер хуудас маань Монгол их орон даяар асуудалгүй сайхан дамжуулан хүргэж байна. Ингээд та бүхэндээ за тэгээ жоохон зөөдөрч угаасаа амжин штэ. Зөөдрөөрэй. За тэгээ явчихаа. За Дорногов аймгийн Өргөн сумын аймгийн алдарт уяач Жамбалдоржийн Баатар чулууны хүү жоохон таагаараа явчихсан чинь хайгуун байна штэ. Баатар чулууны хүү Батбаатарын хурдан ухаан алзамаар өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдааны яваад зэрэгцчихэ. За одоо барайнд ороход үндсэндээ 600 м хэвтэй үлдсэн юм байна үзэгчтэй. Энэхүү Дорногов аймгийн засаг даргын хамгийн газар болон Удагтын хүлэгч морин спорт уяачдын холбоотой хамтран хүлгийн шастар хуудас маань та бүхэндээ Монгол их орон даяар Дорногов аймгийн Өргөн сум үйлчилгээний 102 их говийн зөрөгтний 82 жилийн ойн баяр наадмын хурдан шандас их насны мордын уралдааныг та бүхэндээ дамжуулан хүргэж байна. 69. За
Өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдааны өнгөн дээр Дорногов аймгийн Өргөн сумын алдарт уяаж Бат Дэлгэрийн хурдан хүрэн халдсамаар өөрийнх нь унгамаар өнөөдрийн хурдан жижигхэн Монголмаар өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдааны хөдөлсөөр барааны сухарууд өгч байна. За өнөөдрийн энэ хоёрын хооронд бас галтайхан шимтээхэн уралдаан болох болов гэж бодож байна. За Бат Дэлгэрийн хурдан хүрэн халдсамаарыг Чойс өргөн гэж хүн журдуулж байгаа. Өөрийнх нь унган чаа тамагтай ийм хурдан хүрэн халдсамаар гараад ирсэн байгаа. За мөн үзүүн дээр нь Дорногов аймгийн Өргөн сумын аймгийн алдарт уяаж Жамбалдоржийн за Өргөн сумаас болоод олон сайн их насны мордыг төрөн гаргуулсан сайн уяачдын удам одоо Батбаатар уяаж өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдааны хурдан их насны мордын уралдааны аман үзүүн дээр хурдан ухаан алзаа морныг гараад ирсэн одоо барайнд ороход хэдхэн одоо метр үлдсэн байгаа харагдаж байна. За энэхүү ухаан алзаа морийг лав гэж хүн журдуулж байгаа. Өчигдөр одоо их мөр дөрүүлгээд өнөөдөр төрлөх нутагтаа ээж аман үзүү юу төрүү юу гэдэг л одоо асуултанд хариулах үйлдэлээ дэ үзэгчтэй. Ингээд өнгөн дээрээ Дорногов аймгийн Өргөн сумын алдарт уяаж Бат Дэлгэрийн хурдан хүрэн халдсамаар өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдааны хөдөлсөөр барааны зурхаар орлоо үзэгчтэй. За ерөнхийдөө энэ цаг мөчид араас туулж гарч ирээд айрагдаж байгаа ийм гайхалтай цаг үеийн сайхан төрүүлж байна үзэгчтэй. Дорногов аймгийн Өргөн сумын уяаж Бат Дэлгэрийн хурдан хүрэн халдсамаар өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдааны төрүү магнат торгон жолоогоор тодорлоо. Аман үзүүн дээр Дорногов аймгийн Өргөн сумын уяаж Жамбалдоржийн Баатар чулууны хүү Батбаатарын хурдан ухаан халдсамаар гарсан цагаас хойш өнгөлж аман үзүүнд хурдлаа. За цаашаа шууд үзэгчтэйхээ үзүүр дээр очиж зогсоорой. Уурлаа шүү. Болох. За яг хөнгүү газар зогсож байгаа. За хайргийн 3 морийг та бүхэндээ тун удахгүй харуулах гэж байна үзэгчтэй. Энэхүү Дорногов аймгийн Өргөн сум үүсгэгдснээ түүхт 102 жилийн их говийн зэрэгтний өлгийн нутаг их говийн зэрэгтийн 82 жилийн баяр наадмын хурдан шандас их насны мордын уралдааны та бүхэндээ хөлгийн шалтрах хуудас маань Монгол их орон даяар дамжуул үргэлээ сая цаад одоо товчхонд нэг 2-3 км-т лайв маань тасраад орж ирлээ. Тэгээд бас хит их бартаатай учраас Starlink маань бас жоохон сүлжээнд тасалтаад ах шиг байна. Үзэгчтэй та бүхнийг ойлгоосаа гэж хүсэж байна. За хайргийн 3-т Дорногов аймгийн Энкваторын хурдан хонгормоор орчлоо. За 17 номертай Дорногов аймгийн Өргөн сумын уяаж Мөнхбатын хүйж хурдуулж байгаа Энкваторын хурдан зээрдмэр 3 юм байна. 5. За энэ 3 хонгормоор 2 зээрдмэр. За энэ Нямагийн хурдан зээрдмэр айргийн 5 25 номертой сайхан хонгормоор гараад ирсэн байгаа. Энэ нөгөө тархинд хурдтаад ирсэн Төмбөөрийн хурдан хонгормоор гараад ирсэн байгаа байна. 3-т айргийн 3-т хурдчлаа үзэгчтэй. За айргийн 3-т Дорногов аймгийн Өргөн сумын уяаж Төмбөөрийн хурдан хонгормоор айргийн 3-т хурдлаа. За Мөнхбатын хүйж хурдуулж байгаа Энкваторын хурдан зээрдмэр айргийн 4-т хурдлаа. Дорногов аймгийн Замун үзмийн уяаж Нямагийн хурдан зээрдмэр айргийн 5-т хурдлаа үзэгчтэй. Ингээд 6-гийн морийг ойрхон байгаа учраас харуулад айргийн морны хашаанаас бичлэгээ тавья үзэгчтэй. Энэ хэрэг шүү дээ. Энэ шүү дээ. За энэ Дорногов аймгийн 6-гийн буурин дээр орж ирж байгаа хурдан хээрмэр бол Дорногов аймгийн Өргөн сумын аймгийн алдарт байж Уганбаатарын хүйж хурдуулж байгаа Шинэ зэргийн хурдан Ширээтэй Эрдэнэ тамхтай хээрмэр 6 хурдлаа үзэгчтэй. За 7-гийн морийг харуулъя. Дорногов аймгийн Өргөн сумын утгын хүлэгч морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Батбэлгийн хурдан Халтар морь орж ирж байна 7-гийн морин дээр. За 66 номертой сайхан хонгормор энэ бас нөгөө тархиж уралдаад байсан хонгормор байна да. Өргөн сумын уяаж Улаанбаярын хурдан хонгормор 7, Батбэлгийн Халтар морь 8. За баярлалаа үзэгчтэй. Ингээд та бүхэндээ айргийн морины хашаанаас яриа аван хүргье.